Налах төргийн төд байрладаг тавхтай өвчин дээр ирээднэ. 1900 оны ихэнх үеэс эхлээд тавхны тогшин дээрээс хар алт буюу нүүрсийг олболж эхэлсэн байгаа. Энэ явдлаас хойш бидний мэдих налах төргийн түүх ихсэн байдаг. Монгол эмэгтэй аргалт түүж явахдаа таргууны тошин дээрээс хар өнгийн гэлгэр чулуулж энэ тухай яриа Хятад пүүсийн эцдийн чихэнд хүрснээр 1900-аад оны ихэнх үеэс налайхад нүүрс олборлож эхэлсэн түүхтэй. Тарууг гэдэг амьтныг геологчийн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна. Суурьны нүүрэн хэсэгт уурхайг нээсэн үнэн домог оршвэ. 2012 оны 10 сарын 29 гэсэн үг бичээстэй байдаг.